Unread Media мэдүүштэй болон сошиалын хүчээр сэргэн мандсан Stanley-гийн замнал. Та офисынхоо эргэн тойрныг ажаад нэг хараарай. Эргэлзээгүй Stanley брендийн халуун хүйтнээ барьдаг сав байж л байгаа. Жишээ нь би өнөөдөр зорин байж офисороо хайж үзэхэд л 3-ыг олсон гэж. Нэг нь бүр өчигдөрхөн худалдан авчээ. Сэтгэлийг нь асуухад их ус ордог болохоор амар юм байна гэж хариулсан юм. Нэрэл олон дахин босхоос төвөгшөөдөг төвлөрч суудаг ажилтай бидэнд давгүй сонголт юм шиг. Ганц ажлын байранд ч гэлтгүү TikTok-ийн бичлэгүүдээрээс энэ сав төрөл төрлөөрөө өнгө өнгөөрөө гардгийг уншигч таач бас анзаарсан бизээ. Тэгвэл ийхүү алдарших болсон шалтгаан юу байв? Үйл ажиллагаагаа эхлээд 111 жил өнгөрч буй Stanley компанийн бүтээгдэхүүнүүд яагаад сүүлийн үед үлэмж ихээр борлуулагдаж байна вэ? Хариултыг өнөөдрийн нийтлэлээс олж мэдээрэй. Stanley ингэж эхлэв. Өдгөө бидэнд ханандаа залгаад л цахилгаан ашиглах боломжийг олгосон эрхэм бол өнөөдрийн Stanley брендийн бүтээгч William Stanley юм. Тэрээр өдрийн турш кофегоо хэрхэн халуунаар нь байлгах тухай анхааран бодсны дүнд 1913 онд анхны халуун баригч цав Stanley-гээ бүтээсэн түүхтэй. Тухайн үед Stanley-гийн үндсэн хэрэглэгчид нь ихэвчлэн ажилчин ангийнхан эсвэл ууланд авирагч зэргүүтээ гадаа олон цагийг өнгөрүүлдэг хүмүүс байсан ба тэр аяга одоо хүртэл хэвээр нь хадгалсан хүн байдаг гэхэд гайхмаар. Анхны загварын хувьд дотор талдаа шилэн материалтай 2 давхар ханныхын дунд нунтаг нүүрсгийж халуунаа удаан хугацаанд барих нөхцөлийг бүрдүүлж өгчээ. Мэдээж энэ шийдэл савны жинг илүү хүнд болгохын сацуу шидлэр хийгдсэн дотор нь бүтээгдэхүүнийг илүү хэврэг, мэдрэмтгий болгожээ. Хамгийн сонирхолтой нь Stanley компани 94 жилийн турш шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй бөгөөд 2007 онд Flask, 2014 онд Barware-ийн загваруудыг худалдаанд гаргасааж, мэдээж энэ хугацаанд нунтаг нүүрс ашигладаг Charvac технологио шинжилж 2009 оноос Quadvac хэмээх технологи ашиглаж эхэлсэн. Энэ шинжилгээний үр дүнд дотор талын 4 давхар дахин боловсруулсан ган нь 60 цагийн турш мөстэй хэвээр хадгалахын сацуу гадна талын зузаан ган нь илүү батбөх болжээ. Хэлбэр загвар нь баг багаар өөрчлөгцөөр өдгөө хамгийн өндөр борлуулалттай болсон Kencher-ийн сорвуултай загвар 2016 онд үйлдвэрлэгдэв. Тухайн үед ээл загвар 5 өнгөний сонголттой байсан зэрэгцээ автомашины аягны суурьнд төгс зогсож байсан нь хэрэглэхэд улам таатай болгожээ. Сайн ажил анхны загварын уруу харсан байрлалтай ижил харагддаг уг загвар өдгөө хэмжээний хувьд 14, 20, 30, 40, 60 гэсэн сонголтойгоор 30 хүртэлх төрлийн өнгөөр худалдаалагдаж буй. Цагаа олсон брэнд шинжилэл. 2019 он Kencher-ийн загварууд төдийлөн амжилт үзүүлэхгүй байсан тул үйлдвэрлэлийг зогсоох дээрээ тулсан үе байлаа. Гэвч Instagram дээр The Buy Guide хуудсыг хамтран хөтлөг 3 ээж уг бүтээгдэхүүнд өндөр потенциал байгааг илтгэн 5,000 ширхгийг худалдан авч тухайн үед ээжүүдийн дунд алдартай байсан нийгмийн сүлжээний төлөөлөгч Emily Maynard Johnson руу дагагчдаа санал болгохыг хүсэж нэгийг бэлэг болгон илгээжээ. Тэрхүү ухаалаг сурталчилгааны ачаар тэд өнөөх 5,000 ширхэг бүтээгдэхүүнээ 5 өдрийн дотор борлуулж буруу бодоагүйгээ батлав. 2020 он царай мотог гэгддэг Crocs шаахан борлуулалтыг үлэмж нэмэгдүүлж чадсан энтерпренeur Terence Reilly дараагийн амжилтаа Stanley-гээс олж харжээ. Crocs-ыг од болгоход түүнд 7 жил шаардлагатай байсан бол Stanley-г олон таниулахын тулд 5 хүрэхгүй жил хангалттай байсан юм. Түүний баримтлсан гол стратеги нь илүү олон брэнд нийгмийн сүлжээний нөлөөлөгчтэй хамтран ажиллахын сацуу хэрэглэгчдийн сегментээ наривчилж өнгөний төрлөө нэмэх байлаа. Мэдээж энэ санааг The Buy Guide-ийн бүсгүйчүүд хамтран сэдсэн ба багтаамж сайтай учир загвар ээжүүдийн хувьд өдөржин ус уух боломжийг олгоно хэмээн тэд үзсэн юм. Ийхүү 110 жилийн дараа хамгийн өндөр борлуулалттай хүрсэн Stanley брэнд 2019 онд 70 сая $70 борлуулалттай байсан бол 2023 онд 750 сая $70 ашигтай ажиллажээ. Гайхалтай биш гэж үү? Шатсан машины маркетинг. Өнөөх шинжилгээний үр дүнд өндөр борлуулалт хийж чадсан Stanley-д дараагийн боломж нь өөрөө гүйгээд ирсэн гэж болно. Азар гэхүү, эзэр гэхүү өнгөрсөн оны 11-р сарын 13-нд цахим ертөнцид нэгэн бичлэг тарсан нь Stanley-г улам алдартай болгосон юм. Товчхондоо нэгэн TikTok хэрэглэгчийн шатсан машинаа үзүүлсэн бичлэгт бага зэрэг тортог болсон Stanley-гийн Kencher загварын 40 онцын сав байжээ. Бүр галаас дотроо мөстэй чигээрээ үлдсэнийг энэ бичлэгээс үзэж болно. Уг бичлэг тухайн үед үлэмж хандлт авч
Stanley компани удирдлагуудын анхаарлыг ч татаж чадсан юм. Түүнчлэн дээрх TikTok хэрэглэгч эмэгтэйд Stanley илгээсэн ба сарын дараа Mazda загварын машин худалдан авч өгчээ. Нэг бодлын харамсалтай хэрэг тохиолсон ч аль талдаа таатай үр дүнгээ өгснийг бодоход тун сонирхолтой. Сошиалын хүч. TikTok-оос Stanley Cup гэж хайвал 6.7 тэрбум илэрч гарч ирнэ гэж боддоо. Тэдний цөөн хэдд нь ижил нэрт хоккейн цом гарч ирэх бол үлдсэн тэр чигтээ өнөөдрийн нийтлэлийн гол дүр байх болно. Альва брендийг нэг шөнийн дотор алдар нэрт хүргэх чадaltaй сошиал медиа ба Stanley-гийн хамтран ажиллагч байгууллага болон нөлөөлөгчдийг зөв сонгох стратеги нь гайхалтай хоршсон нь энэ билээ. Тодорхойлбол тэд зорилтод худалдан авагчдаараа эмэгтэйчүүдийг сонгож тэдэнд хүрч чадах сошиал платформ болон алдартнуудыг оновчтой ашигласан юм. Мэдээж бүтээгдэхүүний чанарч бас ийхүү түгэнд илэрхэд нөлөөлсөн байж таарна. Мөн тэд ухаалаг маркетинг, тууштай агуулгаар дамжуулан зөвхөн бүтээгдэхүүн зарах бус амьдралын хэв маягийг зарж чадсан. Хэрэг танд одоо хүртэл яаж гэсэн эргэлзээ төрж буй бол TikTok руу ороод Stanley-гийн тухай дурын нэг контентыг үзээрэй. Тус бүтээгдэхүүнийг худалдан авахч зөвхөн эмэгтэйчүүд ээжүүдээр хязгаарлагдаагүй бөгөөд Z үеийнхний сонголтод ч нөлөөлж чадсан. Stanley соёл. Өдгөө Stanley-гийн хэрэглээ нэг талаасаа соёл болсон гэхэд хэлцэхгүй. Хэрэглэгчдийн дунд Stanley-гийн савтайл бол гоё гэсэн FOMO буюу Fear of Missing Out үүсэж буй нууц биш. Үүнийг батлах нэгэн жишээ нь өнгөрсөн оны сүүлээр Starbucks-тай хамтран гаргасан тэдний шинэ бүтээгдэхүүн юм. Борлуулагдаж эхлээд төд удалгүй зарагдаж дуусна цөөнгийн худалдан авагчдын уур бухимдлыг төрүүлж зүй бус үйлдэл гаргахад ч хүргэжээ. Үүгээр зогсохгүй ахлах сургуулийн хүүхдүүд Stanley-гийн аяггүй улмаас бие биенээ дээрлэхэж ялгарлан гадуурхах тохиолдлууд ч гарч байсан удаатай. Энэ талаар нэгэн ээж TikTok платформд өөрийн сувгаар хуваалцсанаар олон нийтэд ил болж байв. Энэ бүхнээс үл хамааран Stanley бол чанартай, тогтвортой, ээлтэй хэрэглээ гэдгийг хэн бүр мэдэх болжээ. Тиймдээ ч тэд 111 жилийн турш Built for Life гэсэн тодтголтой бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож амьдралын бүхий л цаг үед чанараа үл алдах үн цэнийг бүтээсээр ирсэн юм. Баялаг түүхтэй үн цэнтэй уг брэнд 2025 он гэхэд бүтээгдэхүүний үндсэн орц болох гангийн 50-аас доошгүй хувийг дахин боловсруулсан материал болгохоор зорж байгааг онцловштой. Хаях эсвэл өөр бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй бүтээгдэхүүн бол хамгийн тогтвортой бөгөөд байгаль дээлтэй бүтээгдэхүүн юм. Stanley. Android Media мэдүүштэй болон нийтлэг бичсэн мажиг сүрэн дизайнер Амин Эрдэнэ нийтлэг уншсан шинийн нэг.